цусд сувг үзүүлж бай. ертөнцид хүн болж төрөөд амьдралынхаа дийлэнх хэсгийг өргөс доторны цаана өнгөрөх азгүй тавилантай хүмүүс цөөнгүй байдаг. Тэдний нэг нь Дорногов аймгийн Цуу тат маань цэвэлийн Ванчиг Жамба мөнөөс мөн. 1960-ад оны үед залуусыг Эрдэнэ боловсрол ажил хөдөлмөр Туриалан дуудсан хайр дурлал баяр баясгал дуу хоор салхисан алтан үе байсан юм. Энэхүү алтан үеийг Ванчиг Жамба зүгээр нэг тойрч өнгөрсөнгүй. Хэд хөнгөмсөг омог бардам сэтгэлгээ нь ялан дийлж 7-р ангид байхдаа үеийнхэн хүүхдийг хутгалчхаад найзууд минь баяртай гэд хүүхдийн колон руу ачигджээ. Хүн танихгүй мэдэхгүй хөдөөх нутгийн эгэл борхуу хотын хөл хөдөлгөөн нүргэлсэн их чимээнд хэсэг сатааран цаашлаад насан туршдаа эвдэрхийн хотгийг ол хараатнуудын цугларлалтанд очоод сохрын газар сохор довлонгийн газар довлон явахаар шийдэж хотог цодоон танхай дэрмийн хаан болсон байна. Ийхүү тэр засангийн довжоноос шороо атхаад залуу насны хаан босхийг алхав. Хэрвээ Ванчиг Жамба замын цэцгээр богцоод үргээд залуу насныхаа босхийг алхсан бол түүнд ур чадвар ухаан хүч чадал авиас бэлэг дүүрэн зогцолсон байв. Гэвч хувь тавилан түүнийг буруу чиг рүү нэргүүлчихжээ. Замын цэцгийг засангийн шороогоор сольсон Ванчиг Жамба хүүхдийн колоноос томчуудын шоронд шилжиж цаашлаад чанга, онцгой, гяндан гэд бүхний дуусгасан байна. Эгээтэл дэд хэмжээ авчихсангүй. Ванчиг Жамба нь хажуу улааны чанга дэглэмтэй колонд очоод бригадын дарга хянагч нараа дарамтлаад ажил хийж өгдөггүй нэлээд танхай байсан гэдэг. Хориглуудын дунд Ванчиг Жамбагийн тухай Дорноговын айхтар хулиган хүүхэд гэсэн цуудагдж түүний өдөөс хинч үг хэлж зүрхэлдэггүй байж. Тэгтэл нэг өдөр 1960-ад оны шоронгийн атман шулга сандаг Ванчиг Жамбаг банц модоор зодож нүдээд хүчээр ажил хийлгэсэн байна. Толгойлогчийг нь үдчихсэн тул түүний гал хамууд турба пушкин шар сандыг доржнаар аргагүй эрхэнд ажил хийж эхэлсэн гэдэг. Гэвч Ванчиг Жамба бүрэн засал авсангүй. Хотог зодоон танхай дээрмэнд давамгайлсан тул чанга дэглэмээ онцгой дэглэмээр солиод тэнд очоод дашийн мундаа цэвэний хар лам сүрэн нартай гал хам боцгооч улам бүр чангарчээ. Мэн 3 савл хийвэл танхайрч онцгой дэглэмийн шоронгийн хэв журмыг алдагдуулсаар 2 удаа гяндлуулсан байна. Гянданд очоод улам бүр чангархан тэр. Ванчиг Жамба янз бүрийн юм хөшиж онгойлгохдоо мэрэгжлийн тул хөнгөн цагаан халбаар түлхүүр хийж гяндангийн өрөөгөө хялбархан онгойлгоод жирийн камеруудаар явж мөнгө төгрөг журмалдаг байж. Тэгээд гяндангийн хэв журмыг зөрчиж арх ууж танхайран хянагч дарга нартай үг сөргөлдөж сүүлдээ бүр дийлдэхээ байсан гэдэг. Арга хэмжээ аваад ч засрахгүй. Гяндангаас дээш арга хэмжээ гэвэл дээд хэмжээл юм да. Гэвч хүн алаагүй болохоор түүнийг ямар цаазлалтай нь биш. Ингээд Ванчиг Жамбаг зөнд нь хайсан гэдэг. Түүнийг гянданд байхдаа дархны Цуу татман ям сүрэнгийн өлзий хишгийн удирдлагаар танхайрсан гэж зарим шоронгийн овгор луугарууд дамжин ярьцгаадаг. Дорноговын Ванчиг Жамба бол аимшигтэй хүн гэсэн цуу яриа засангаар тархаж шинээр орж ирсэн олон ч ялтангуудын зүрхэнд шар ус хуруулжээ. Ванчиг Жамба нь орой ажилдаарч хорхийн том дарганаар гэрлүүгөө явсан хойгоор яс сойчны хянагч нарын хэсгийн сэртлэн панаалдаад чөлөөдөө сэлгүүцдэг байсныг олон хүн нотолдог. Ямар сайндаа л гяндангийн атман Ванчиг Жамба ганц худгийн хашаагаар сэлгүүцэн гар бөмбөг тоглож зугаацснаа гал тугоонд орж бааварлна. 9-4 мөрт жирийн камеруудад тархаж байсан байна. Тэрээр гянданд байхдаа зүүн далан дээрээ хамгийн сонгодог шивээс хийлгсэн гэдэг. Ямар ч хүн хараад зог тосхойс тэрхүү шивээс нь саран дээр суусан нүцгэн хүүхэн байжээ. Түүнийг төрийн тамга сэлдэг чойргийн дүгрээ шивсэн байдаг юм. Мөн онцгой дэлмийн шоронд байхдаа Ванчиг Жамба дашийн мундаа харлам сүрэн 3 хамтдаа 2 шил архи уучхаад дахиад 2 шил архи цагчхаад байж байтал болд гэдэг ахлагч ирээд та нарын бүх даварлыг одооноос зогсооно. Архи уух хөгч нь өнгөрсөн. Гэхдээ Ванчиг Жамба түүнийг панаалтахаар дагуулan гадагш гарчээ. Гэтэл болд Ванчиг Жамбагийн хөл рүү нь буудчихжээ. Хөлөө бариад хашгираад сууж байсан нөхрөө хараад дашийн мундаа уурлаж чи яагаад хүн бууддаг новш вэ гэд өдөөс нь дайртал 2 удаа хий буудаад 3 дахь дээр нь бас л хөл рүү нь буудчихсан байна. Болд ахлагчийг цаана нь машинтай хүлээгээд зогсож байсан тул шууд машинд суугаад пархийд л зугтаасан байна. Мань 3-ыг дарж авахын тулд дээрээс зохион байгуулалттай арга хэмжээ авсан нь энэ байж. Дашийн мундаа цусаа гойжуулаад онцгой дэглэмийн шоронгоор нэг харааж санаж гарсан гэдэг. Ийхүү онцгой дэглэмийн шоронд хамтын ажиллагаагаар дийлдэхээ байсан цууд 3 атманыг хэсэгтэл түр намжаан зогсоосон гэдэг. Ванчиг Жамбаг мантийн чангад ял эдэлж байхад эхнэр нь хотод ирж төржээ. Хамт төрсэн хүмүүстэй эхнэр нь манай нөхөр цэрэгт байдаг гэж худлаа хэлсэн байж. Тэгтэл Ванчиг Жамбаг хүүхдээ үзгээд мантийн шоронгоос оргоод эмнэлэг рүү палхийд лавхиад орчихсон байна. Сандаж твсэн эхнэр нь миний хөгшин чөлөөгөр ирвүү, эр цэргийн албачин сайн биз дээ. Гэтэл Ванчиг Жамба шоронгийн хулгайшид юуныхан чөлөө байдаг юм гэж хэлээд фактлсан гэдэг.
Тэгээд чанга дэглэмээс оргосон хэрэгээр онцгой дэглэмд дахин очижээ. Ванчиг Жамбан сүүлд шоронгоос суллагдаад амьдралынхаа сүүлчийн жилүүдэд биеийн их тааруу байсан байна. Олон жил шоронгоор явсны гай ч юм уу, элэг бөөр, цөс, уушиг зүрх бүх юмд муудсан байж. Даши мундаа мөн суллагдаад яруу найрагч Данзан Равжагийн 100 гэдэн жилийн ойн баяраар Дорн говьд очиж сайн найз гал хам Ванчиг Жамбатайгаа сүүлийн удаа очиж уулзсан байна. Ванчиг Жамбан гал хам Даши мундаадаа нэг авдар арх авч өгөөд өөрөө уухгүй цагаан ямааны сүү ууж 2 хонсон байна. За найз минь уугаар айл гэдэг. Даши мундаа ганцаараа авдар архинаас хичнээн хороох билээ. Ванчиг Жамба 3 дахь хоногоос даанч төвчлгүй хамт уусан гэдэг. Сүүлдээ авдар архин дуусаад 2 атмаа нэрмэл арх авч уугаад сууж байтал Даши мундаа "За чи Дорн говийн атмаа ингэж шоронд байхдаа олон жил хуудсан. Үнэхээр атмаа юм бол чи одоо харуулах гэж үгээр идэжээ. Гэтэл Ванчиг Жамба би жижиг хүмүүстэй уулзаж өөрийгөө доош нь хийхгүйгээд шууд аймгийнхаа засаг даргын хаалгыг догшхон тэр. Тэр үеийн Дорн говийн аймгийн засаг дарга нь улаан загалмай нийгэмлэхийн дарга яруу найрагч Одон Чимэд байсан байна. Ийхүү учир байдлаа хийсэн 2 атмаанд дарга Одон Чимэд гэртээ байсан нийшэл архийг өгөөд үйлдвэрээс авдар арх ав гэсэн бичиг хийж өгч байсан гэдэг. Тэгээд Одон Чимэд дарга Ванчиг Жамбад "За Ванчиг минь хэрэг төвөг тайрлахгүй аятайхан ууж идээд над Даши мундаага хурдан явуулаарай" гэсэн байна. Мань 2 авдар архиад Дорн ууж дуусгаад маргааш нь Даши мундаа хот руугаа явсан гэдэг. Үүнээс хойш Ванчиг Жамбагийн бие нь уламд ордож удалгүй жилийн дараа өөд болсон юм. Цэвэлийн Ванчиг Жамбан Дорн говь аймагтаа төдийгүй халахын онцгой дэглэмийн шоронд үнэхээр цууд гарч нэрээ үлдээсэн цөөхөн атмаануудын нэг билээ.